Галдан бушигтын цэргүүд амгалан голыг уруудахдаа амгалан тайван байсан учраас амгалан гол хэмээн нэрийджээ. Харин одоо их мэдэгчиж аман гол гэж бичсэн байдаг. Ийм нүгэл хийж болохгүй амгалан тайван болсон болохоор галдан бушигтын цэргүүд савааг өтөж тоглоцоож хидгэн барьж авч хялгасаар холбжээ. Холбоотой хидгэн их инээдтэй харагдаж цэргүүд нь инээж хөрж байтал галдан бушигт үзээд их инээж байжээ. Тэгээд тэр газрыг холбоолж гэж нэр өгч одооны холбоолж нуурын тэр хавийн нутаг юм гин. Баянгар хотоос зүүн өмнө зүгт 100 км дорших холбоолжийн ягаан давс хэмээн алдарсан холбоолж нуур нь хүнсний давсны томоохон орд газрын нэг бөгөөд эрт эр үеэс хүмүүс давсанд орж шавар эмчилгээ хийдэг. Ард эмчилгээний томоохон төвшиц газрын нэг юм. Мөн давс нуурын зэрэгцээ орших нуурт төрөл бүрийн усны шувууд тэдний дотроос хайр дурлалын бэлэгдэл хэмээн нэрлэдэг. Хүн шувууд ихээр цугладаг учраас нутгийн иргэд энэ нуурыг хунт нуур хэмээн нэрлэдэг юм.